За, оройн өдрийн үзэгчдээ цензургүй багийн шууд дамжуулалт эхэлж байна. Бид энэ удаа зочинтой ярилцсан. Бидний удаагийн зочноор Улсын их хурлын 2020 оны сонгуулийн 29-р тойрогт биедан нэр дэвшиж байгаа Намтай хоёрын аав Нямтаашир өргөдөн ирээд байна. За, танд оройн өдргий. Оройн өдргий. За, та бол хүүгийнхаа одоо бие төлөөлөгчөөр ажиллаад байна уу? Сонгуульд нь бол одоо та яваад байгаагүй иргэдтэй уулзахад. Тэ сонгуулийн тухай хуулийн дагуу албан ёсоор хүүгийнхаа ухуулагч гэсэн одоо үндгийг аваад ажиллаж байна. Тэгээ өнөөдөр одоо Улсын их хурлын 29-р тойрогт нэр дэвшиж байгаа Намтай баяр миний хүү өөрийн биеэр сонгогч олон түмэдтэйгээ уулзаж чадахгүй 461-р хорих ангид хоригдоод явж байна. За бид Монголд улс маань арчилсан нийгэм шилжээд 30 жил болж байна. Сонгуулийн тухай хуулийн дагуу сонгогдох эрхээ эдэлж чадахгүй. Торны цаанаас тэгээд түүний өмнөөс одоо аав нь сонгуулийнх нь мөрийн хөтөлбөрийг одоо танилцуулаад явах зайлшгүй шаардлага үүслээ шүү дээ. Уг нь бол та одоо л өөрийнхөө бизнесийг хийгээд ер нь бол би таныг боддог байхгүй юу? Ер нь жоохон далд хүн тийм ээ, олон нийтийн өмнө гарч ирээд байдаг уу? Одоо бизнесээгээл явж идэг. Яалтчгүй энэ удаа бол хүүгийнхаа одоо өмнөөс ил гарах нэг эцэг хүний үүргийг гүйцэтгэх юм шаардлага тулгарлаа гэж би хараад байна. Тий, би бол одоо бизнесийн салбарт 30 жил явж байна. Анх 1990 онд арчил зах зээлийн нийгэмд Монгол улс маань шилжсэн. За хэсэг найз нөхдийнхээ хамт Монгол улстай бүтээн байгуулалт хий, бизнесийн салбарт хүчээ үзье гэж одоо үндсэндээ 30 жил болцсон байна. Би тэгж нэг олон түмний өмнө гараад одоо хэвлэл мэдээлэлээр яриад явдаг хүн бол биш. Одоо нойр хоолгүй зав чөлөөгүй л одоо бүтээн байгуулалтын төлөө өнгөрөөсөн юм байна 30 жилийг. Тэгээ яахаргүй одоо өнөөдөр хүүгийнхаа өмнөөс би явахгүй л өөр хэн явах вэ? За ер нь хүү маань өөрөө бас улс төрч хүн. 2 удаа улсын их хурлд сонгогдсон. Бас ч гэж одоо нийгэм хамгааллын дэд сайдын ажлыг хийсэн хүн. Тийм учраас Монгол сайдын ажил хийж байхдаа Монголынхаа өнцөг болонд бүрт очиж ажилласан. Монголынхаа ард түмний амьдралыг мэддэг хүн юу дутагдж гэнэ. Тэр бүгдийг одоо мэдэрснийхээ хувьд бас мөрийн хөтөлбөрөөр хүндээ хүрх нийгэмлүгэ чиглэсэн ийм мөрийн хөтөлбөр босруулсан. Мэдээж одоо түүний оюун ухаанд тунгаан ботсон хийхээ хэрэгжүүлэх ийм босруулсан одоо мөрийн хөтөлбөрийг би хэдийгээр эцгэнж гэлээ. Одоо бас тэр хүүшигэ бүгдийг бас ярьж чадахгүй шүү дээ. Олон түмэнд хүргэж чадахгүй. Гэхдээ мөрийн хөтөлбөрийнх нь гол хэдэн хэсгийг бас ард түмэнд одоо сонирн байх. Тэр талаас нь одоо би бас жоохон дэлгэрэнгүй тайлбарлаж яваа. Ер нь одоо таны хүү нэр дэвшигч Намтай хоёр саатуулгадаад яг хэд хонч юу? За энэ 5 сарын 28-нд урьдчилсан хэлцүүлэг гэж шүүхөрлүүлсэн. За урьдчилсан хэлцүүлгээр 4 шийдвэр гаргадаг юм байна л. Үгүй бол прокурорт нь буцаадаг. Үгүй бол шүүхөрлөө тоглодог. Гэсэн одоо хэдэн зүйл байдаг. Нэг 4 зүйл одоо гол асуудал. Тэгтэл одоо түүнээс халиад одоо нэг прокурорын өгсөн нэг ганц хууц зүгээр хавц тэрэгдэн бүрдүүлчихэ гэж хэлснийхэн төлөө одоо шүүгч нь тасан сэргийлэх арга хэмжээ авсан. Энэ бол 5 сарын 28-нд одоо өнөөдөр одоо бараг 18 хоног болчоо да. Тий. Нэр дэвшигч Намтай хоёр цензургүй ярианд орохдоо би дааш нэр дэвшнэ. Гэхдээ хаан болт нэр дэвшнэ гэд мөрийн хөтөлбөрөөр боловсруулаад сонгуулийн ерөнхий хороонд өгсөн. За гэвч одоо нэг материал энэ мөрийн хөтөлбөрийн одоо материалын тусгаарлаа шалгана гэд
аваад тусгаарчлаа гэдэг нэг юм мэдээлэл явсан. Энэ ер нь ямар учиртай. Анхнаасаа л одоо тэндээс л ер нь одоо оролдоод эхэлсэн гэдэг нэг юм ойлголт үзэгчдийн дунд, олон нийтийн дунд яваад байна шүү дээ. Энэ талаар та мэдэх үү? Гэхдээ ер нь мэднэ. Гэхдээ ер нь яагаад одоо номтой баяраар оролдох болсон юм бэ гэдэг асуудал. Тэгээ одоо энэ ээж дараалтай одоо тодорхой төлөвлөгөөтэй зохион байгуулалтад явж штэ одоо бүх юм. Ганцхан одоо нэр дэвшнээс нь гэж би харахгүй байна. За. Өнгөрсөн жил Улсын их хурлын гишүүн байхдаа жижиг дунд үйлдвэрийн сангийг зөв бусаар их хурлын гишүүд маш олон гишүүд автсан байсан. За би 30 жил одоо бизнес эрхлэхсэн хүн одоо жилийн 3% хүйтэй тийм таатай зээл байдгийг анх удаага мэдсэн. Гэтэл энэ хэдэн 10 тэрбум төгрөг арт түмэнд жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх үүсэлд зориулагдсан бол хичнээн айл өрх өнөөдөр амьдралаа бас дэтгээд амжиргааныхаа орлогыг нэмэгдүүлээд явж болох байсан. Энд л одоо өөрөө хөдөлмөрт нийгэм хамгааллын сайд байсан бүх зовлонг мэддэг хүн мөнгө хүрэлцээгүй таата санхүүжилт байхгүй. Энэ байдлыг одоо маш сайн мэддэг хүний хувьд энд нэлээд шүүмжилтэй хатуу тэмцлээ эхлүүлсэн. За тэр байтугай та бүхэн санаж байгаа улсын их хурлыг одоо ийм чадамжгүй маш олон гишүүд нь жижиг дунд үйлдвэрийн санхүүжилтийг авсан. Ийм чадамжгүй их хурлыг тараая гэд нэг 19 гишүүн дэмжиж гар үсэг цуглуулсан. За олон хул чадаагүй нарамсалтай. Тэгээ энэ үеэс л одоо тодорхой эрх мэдлэлтэнгүүдийн одоо юу гэж хэлэх юм бэ одоо тэгээд Ерөнхий сайд Хүрэлс сүхийг жидүүчдийн загалмаасан эцэг гэж мэдэгдэл хийж ирсэн шүү дээ. Баримт дийлгээ төрсөн дүүн жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан байна гэж мэдэгдсэн. Тэр цагаас эхлэлтэй гэж та боддог юм тийм үү? Тэндээс л эхэлтэй. Энийг бол бүгдийг илчилсэн зоригтой хэлсэн. Эндээс үүдэж дараад нь одоо бас нэг шалахгүй гаргасан алдаагийн үндслээд намаасаа хөөлөө. За их хурлын гишүүнээс чөлөөсөн асуудал нь ч бас жоохон хууль зүйн хувьд бол бас асуудалтай юм байна лээ. Би бас харсан. Прокуроос бичиг орж ирсэн. Улсын хурлын гишүүнийх нь бүрийн эрхийг дүтгэлзүүлье гэдэг бичиг. За халдшгүй байдлын дид хороо, байнгын хороо, чуулган ингээд хуралдаад нилээлийн болсон шүү дээ сунжраад. Тэгээ иргэд айгүй нэг юм гайхаад идэх юм. Яг юу болчих вэ энэ дээр? Одоо улсын хур одоо нэр дэвшигч намтай хоёр чинь улсын хурлын гишүүн мүү юм уу, биш юм уу? Бүрийн эрхийг одоо хин прокурорын бичгээр дүтгэлзүүлсэн юм уу? Аль эсвэл одоо өөрийнхөө хүсэлтээр одоо энэ гишүүний бүрийн эрхээсээ татгалцсан юм уу гэдэг энэ мэдээлэл бол олон нийтэд тун тааруу байгаа шүү дээ. Тийм энэ талаар та яриач. Яг хөө энэ цаг үед нь би байгаагүй энэ Монголд байгаагүй. Гэхдээ мэдээлэл бас авч яасан. За улсын ерөнхий прокуророос 3 үндэслэл бүхий одоо улсын их хурлаа гишүүнээс нь төтгөлзүүлэх санал улсын их хурлд өргөн барьсан. За нэг нь албан тушаалаа ашиглаж одоо нөгөө зээлийн санхүүжилт олгосон гэсэн нэг юм байгаа шүү дээ. Тийм. Хөдөлмөр эрхлэлийг дэмжих санаас тийм ээ. Айлгалтай тэмцэх газраас одоо шалгагдаад байсан. Нөгөөх нь бас цагдаа дээр шалгаж байсан нэг асуудалтай. Хурамч мэдүүлэг өгсөн гэдэг нэг үндэслэл. За гуравт нь нэг хэвлэл мэдээллийн сэтгүүлчдийн өмнө одоо энэ болсон үйл явдалтай холбогдуулаад үндэслэл тайлбараа гаргасны нь одоо хууль зөрчсөн гэж бас үздсэн байсан. Тэгээд энэ сүүлийн хоёр асуудал нь үндсэндээ цагдаагийн ерөнхий газарт бол хэрэгтэн биш. Зүгээр одоо мэдүүлэг авч ирсэн тийм ээ. Тэр үед тухайн үед ордонд нэг 200 хүн байсан юм байна лээ. Бүгдээр ингэсэн л мэдүүлэг авсан. Тэгээ хуурамч мэдүүлэг өгсөн гэдэг нэг юм яриа яваад байгаа шиг байна. Тэгээ энэ нь одоо яаж батлагдсан юм? Тэр тухай одоо ер нь амнаас алдсан эрхтэй холбоотой яриад байна шүү дээ тийм ээ. Тийм асуудал. Тийм. За хоёрт нь бол тэр хэвлэл мэдээллийн сэтгүүлчдийн өмнө одоо хэргийн холбогдолтой материалыг дэлгэсэн задруулсан гэдэг асуудлаар нь нийслэлийн прокурор шалгаад энэ бол хууль зөрчиггүй байна гэж үздсэн юм байл.
Өөрөөр хэлбэл одоо улсын их хурлын гишүүнээс түтгэлзүүлэхээс өмнө энэ асуудлын одоо 3 үндслийнх нь 2 нь бол ямар ч одоо хэрэгэн холбогдлого гэсэн үг. Тийм учраас энэ талаар одоо чимээгүй байжгаад их хурлын гишүүнээс түтгэлзүүлэх процессыг та бүхэн мэдж байгаа. Одоо нууц санал хураалт явсан, дэмжсэн. За илээр тогтоолоо батлах болсон чинь буцаад санал нь унссан. За энэ байдалд одоо бас төрийн ажлыг гацаагаад яах вэ? Ер нь би өөрөө улсын их хурлын гишүүнээс бүрэн чөлөөлөгдөөд тэгээд үнэн мөннэ хуулийн байгууллагаар тогтоолгоё гэдэг. Тэгээ өргөдлөө өгсөн шүү дээ. Тэгээ энийг төрийн байгуулалтын банкны хороогоор бас дэмжиж их хурлын чуулганаар хилцэх байсан чи хилцэхгүй энэ бол улсын ерөнхий прокуророос орсон асуудлын тухайд л улсын их хурлын чуулганаар хилцэх болохоос биш. Намтай баярын өргөдлийн дагуу бол хилцэхгүй гэд зүгээр бүрийн эрхээс нь түтгэлзүүлсэн асуудал. Тийм учраас бас олон нийт бас гайхаж асуугаад байх шиг байна. Өөрийнх нь өргөдлөөр одоо нэг мөсөн чөлөөлөгдсөн юм уу гэж чөлөөлөгдөг. Түтгэлцсэн байх. За тэгээд одоо ингээд саатуулагдчихлаа. Энийний шалтгаан юу вэ? Яг нь олон нийт зарим нь бол мэдж байгаа хэвлэл мэдээллийн хэрэгслэр явж байгаа. Гэхдээ бас мэдэхгүй хүн байгаа болоо та энээр яриач. Яг ямар шалтгааны улмаас ингээд саатуулчих. Ялангуяа одоо нэр дэвшигч хүнийг. Тэгэхээр эндээс түрүүн би хэллээ одоо жидүүгийн асуудал эрс шүүмжилтэн хандсны хувьд нэг шалтгаар одоо намаас нь хөөсөн. Энэ намд бол одоо үн шударга үнний төлөө хэлдэг ярьдаг хүн бол бас байж болохгүй байна гэсэн нэг юм ойлголт өрөөд байгаа. Тэр ч байтугай одоо үнэн мөнний төлөө шударга зоригтой хэлцдэг хүн их хурлд байх ёсгүй гэж одоо бас үзэж явах шиг байна. Тийм учраас дараагийн өрнөж байгаа үйл явдлуудаас тиймэрхүү дүгнэлт одоо бид нэр хийж ин л да. Яагааргүй. Нэгдүгээрт намаас хөөгдсөн хүн одоо би дааж улсын их хурлын сонгуульд өрсөлдөё. За хаан уул дүүргээс ингээд нэр дэвших боллоо. За энийгээ зарлсан тийм ээ. За ингээд хаан уул дүүргийн иргэдээс харин нөгөө 801 хүний санал авдаг шүү дээ хуулиараа. За их олон хүн одоо дэмжсэн. Бараг одоо тэр бид нар санал авах гэж одоо манай хүү яваагүй баг. Ер нь ард түмэн энэ шудраг ус байдалтай эрс шүүмжилтэн хандаж өөрсдөө бид нар намтай баярыг одоо гишүүнээрээ сонгоно гэсэн энэ саналаа өгсөн. За энэ нэг 31 мянган иргэн одоо саналаа өгсөн ба. За энийг бас мэдээлсэн юм шиг байна. Ингэнгүүт одоо эрх баригч нам нь нэлээд сандралд орсон юм шиг байна. Тэгэхээр ер нь хаан уул дүүргээс дэвшээ гараад ирэх юм бол гараад ирэх магадлал маш өндөр болчихлоо. Тийм учраас одоо алхам тутам одоо дараагийнх нь үйл явдлууд бас саад болсон л да. Мэдээж одоо сонгуулийн тухай хуулийн дагуу өөрийнхөө холбогдох бүх материалыг бүрдүүлж өгсөн. За энийг сайн нягтлж шалгасан. Ямар ч одоо зөрчил байгаагүй. Тэр байтугай одоо мөрийн хөтөлбөрийн аудитаар ерөнхий одоо аудитын газар одоо хянсан шүү дээ одоо бүх нэр дэвшигч нар. Энд бол янз бүрийн асуудал байсангүй. За ингээд сонгуулийн ерөнхий хорон дөөрийнхөө материалыг хуулийнхаа хугацаанд өгсөн, шалгаж үзсэн. Сонгуулийн ерөнхий хорооч нэг 9 гишүүнтэй юм уу да. Тэгээ бүгдээрээ хэлцээд ер нь одоо нэр дэвшигчээр бүртгээд сонгуулийн ерөнхий хорооны тогтоол гарсан байдаг. 5 сарын 25-нд 81 гэсэн тогтоол гарсан. Нэр дэвшигчээр бүртгээд өмлөхийн олох сугай гэсэн тогтоол гарсан. 25-нд. За энэний дараа тэр 28-ны одоо урьдчилсан хилцүүлэг болсон явдал. Тийм учраас ер нь энэ гарах магадaltaй боллоо гэд ер нь цаана одоо нэг мөрдөгчийг дарамтлсан гэсэн зүйлээр одоо цаана цагны сар хууль зүйнслэн хорих сүүл зүйнслэн тийм ээ. Тий. Гэхдээ энд бас асуудал бай. Гэхдээ одоо мөрдөгчийг дарамтлсан гэдэг нь юугаар нотлогдсон? Энийг шалгаж тогтоосон юм. Тийм зүйл байхгүй. Зөвхөн шүүх урьдчилсан хилцүүлэг дээрээ л гаргаж ирээл прокурор нь өгсөн.
энийг өмгөөлөгч нар нь мэдэхгүй, танилцаагүй. Одоо миний хөөч бас танилцаагүй. Тэгэл ерөөсөө цааш нь хавц тэрэг нь хийгээл шүүгч ерөөс тасан сэргийлэх арга хэмжээ авсан. Магадгүй би өөрөө хууч хүн биш л дээ. Ер нь бас хөндлөнгөөс ингэ бодож яхад бол одоо тийм нөхцөл байдал үүссэн болвол эргээгээд прокурорт нь мөрдөн байцаах газарт нь энэ үнэхээр дарамтлсан юм гэдгийг шалгаж тогтоож иж одоо шүүгч өөрөө шийдвэр гаргах хэрэгтэй болов гэж бодоод байна. Тэгэхээр энэ цаанаасаа нэг юм захиалгатай, тодорхой төлөвлөгөөтэй ерөн сонгуульд өөрийн биеэр нь оролцуулахгүй гэсэн ийм л арга хэмжээнүүд явагдсан. Та одоо Монгол Ардын намын дарга ерөнхий сайд Хүрсүх гэдэг хүнийг таних уу? Өмнө уулзж ирсэн. Гэхдээ ер нь уулзалгүй яах вэ? Одоо бид нар чинь бас Монгол улсынхаа нийгмийн эдийн засагт бас татвар төлдөг эхний 10-т жагсдаг одоо компани. Тийм учраас маш олон хүнийг ажлын байраар хангадаг. Энэ улс орны хөгжлийн асуудал гээд бас зарим зүйл дээр орж бас хилдэг, уулздаг юм асуудал бий. За. Та түрүү хэллээ шүү дээ. Ер нь бол одоо тэр жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн тэр жилийн 3% хүүтэй зээлийн асуудал. За ерөнхий сайд Хүрсүхийн одоо тэр дүүн жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан асуудлыг олон нийтэд ил болгож мэдээлэл хийснээс одоо энэ асуудлыг хэлсэн гэд хэлж байна. Ерөнхийдөө л одоо ерөнхий сайд Хүрсүх гэдэг үнтэй таны ярианаас холбож би ойлгоод байна л. Энийний дараа та ер нь ерөнхий сайд Хүрсүх гэдэг энэ хүнтэй ер нь уулзъя гэсэн санал тавьсан уу? Ямар нэгэн байдлаар одоо холбогдсон уу? За нэг удаа уулзсан баг тий. За энэ дараа шүү дээ. Энэ дараа тийм ээ. Энийний дараа үлээ өмнө үлээ мэдэхгүй байна. За зүгээр энэ цагаан сургын холбогдлолтой асуудлаар нэг уулзсан юм байна. За тий. Гэхдээ бас энд буруу ойлгож бас болохгүй. Зөвхөн одоо Хүрсүхийн дүү авсантай холбогдуулаад энэ хэлмэгдүүлэлтийн юм явчлаа гэж ойлгож болохгүй. Одоо 16 оны сонгуульд бол Монголын ард түмэн багаар нь ажиллах нөхцөлийг бүрдүүлж өгч нийт Монгол Ардын намын 65 гишүүнд санал өгсөн шүү дээ. Улс орноо хөгжүүлэх тэр боломжийг бол гаргаж өгсөн ард түмэн сонголтоо хийсэн. Гэтэл одоо энэ 65 гишүүний одоо би яг нарийн тоог нь мэдэхгүй байна. Бараг 40 гаруй шиг илүүтэй гишүүд нөгөө жижиг дунд үйлдвэрийн зээлээс автсан баг. Бүгдээрээ одоо нэг хэмжээнд чи яриад исэн шүү дээ. Одоо 950 сая төгрөг хүн бүр. Авахгүйгээд тахт нь одоо заавал ав гэж хүчээр өгсөн ч тохиолдолд дуулдаад исэн. Тэгэхээр энэ маш олон 10 тэрбум төгрөг. Тэгээ Номтой баяр миний хүүгийн одоо гол эмзэглсэн асуудал бол энэ яагаад эзэнтэй очсонгүй? Ард түмэд очих хэрэгтэй байсан. Тодорхой хэсэг ард түмэн ажлын байраар хангагдах байсан. Өөрснийхөө чадах жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх байсан. Тодорхой хэсэг айл өөрх амьдралаа дээшлүүлэх болцоо байсан. Гэтэл их хурлын гишүүн гэснийхаа нэрийн доор бүгдээр хуйлдан төрийн өмчийг татвар төлөгчдийн мөнгийг идэж уусан, ашигласан энэ асуудал нь ганцхан Хүрсүхийн асуудал биш юм аа. Энэ бүх юм дээр л одоо маш их хэмзэглэсэн хэрэг. Тэгээ би түрүү хэлсэн шүү дээ, өөрөө хөдөлмөр эрхлэлтийн сайд байсны хувьд ард түмний амьдрал ямар байгааг мэдж байгаа. Одоо Монгол улсын нийт хүн амын 30% нь ажилгүйдэл байна. Тэгээ энэ өөрийнхөө эрхэлж ирсэн сайдынхаа хувьд одоо энд их шүүмжлэлтэй хандсан гол асуудал. Гэхдээ би бодоод байгаа. Одоо жишээлбэл ингээл таны хүү нэр дэвшгэрийн гэж яваал одоо тэгээ ямар нэгэн одоо хууль зүйн зөрчилттэй ийм байдлаар хоригдчихлоо шүү дээ. Тий. Тэгэхэд та бол эцэг хүн бол эмзэглэж л байгаа. Хэрвээ би байсан бол одоо очиод гүй хөрөлсөхөө одоо ингээ болчооч ээ. Шударгаар өрсөлдөж гэд учирлаат ч юм уу, гуугаат ч юм уу ингэж уулзах одоо тийм нэг сэтэл бол надад төрөх байсан байх гэж би бодоод байгаа. Танд ийм сэтэл төрж гин үү? Үгүй дээ, үгүй. Би аливаа ямиг одоо шудраг үнээр нь шийдэх болов гэж би бас найдаж байна. Одоо энэ хугацаанд хуулийн байгууллагт ажилласан ахмадууд, ард иргэд маш их ярьж байна. Надыг танихгүй маш олон хүн одоо өөрсдийнхөө сэтгэлийн үгийг хэлж байна. Бас энэ хүнд цаг үйчгсэн одоо хамгийн их одоо сэтгэлийн шаналтай байдаг улсууд нь өөрийнх нь эцэг ах дүүнэр нь
гэр бүлийнх нь усуд байдаг. Үнэхээр хүнд. Тэр үед одоо энэ хуулийн байгууллагт ялангуяа насаараа ажилласан бас удирдах ажил хийжээс улсууд ийм хууль бус үйлдэлийг одоо бид бас үзээгүй маа. Энэ бол арай хэтэрч. Энэ бүр цаанаас зохион байгуулалтаа хуулийг удандаа гიშгсэн. Одоо энэ Монголын хууль хяналтын байгууллагыг улс төрийн хараад болох гэсэн ийм үйлдэл явдал хэлмэгдүүлэлт гэж харж байна гэдэг. Одоо мэд сайхны инг сайхан ч одоо бас Монгол улсын ерөнхий сайд байсан хүн одоо ингээд бас шоронд сууж яадаг. Сайхан бас энэ Монгол улсын ерөнхий сайд байсан Эрдэнэтийг л барьж аваад хийчлээ шүү дээ. Шөнийн цагаар барьж аваач хийчлээ. Энд чи юу харуулад байна? Тийм ээ. Ямар нийгэм рүү явуулах гэж байна. Бид ч одоо 90 онд бол хүн болгон эрх чөлөөтэй, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх энэ сайхан нийгэм байгуулсан шүү дээ. Арчлын хэдэн сайхан залуучууд одоо бид нар нэг үеийн улсууд амь насаараа дэнчин тавьжээж Монголд 90 онд энэ нийгмийн өөрчлөлтийг хийсэн улсууд. Өнөөдөр энэ 30 жилийн дараа ийм болгоё гэж тэд зориогүй маа. Би одоо бодоод байгаа намтай хоёр нэр дэвшигч ер нь одоо яг юу тутлаа гэж яалаа гэж одоо ингээд улс төрд байгаад ингээд явн хоригдон яваад идэг. Зүгээр л одоо сайхан бизнес хийгээд тань туслаад ингээд явчих болтгүй мүү гэсэн одоо ийм ойлголт бол олон нийтийн дунд байгаа. Одоо та одоо хүүгийнхаа өмнөөс иргэд сонгогчтой уулзаад явж байна. Магадгүй иргэд ийм асуулт танаас асууж байгаа гэж би хувьдаа бодоод байна. Та энэ дээр юу хариулах вэ? Асууж байна л да одоо та бүхэн бас амьдралын үед болцоотой болцсон. Заавчгүй одоо хүүгээ тэгж их хурл руу тэмүүлээд бас шорон цуулгаад одоо яаж байгаа юм бэ гэсэн асуулт бол байна. Би энд нэг зүйлийг хэлж байгаа. Ер нь миний хүү бол одоо бас бүтээлч гэр бүлд өссөн хүн. Бид 30 жилийн өмнө бизнесээ эхлүүлэхэд биед автобусны мөнгөчгүй. Улаан хооронгоос 1-р хороол хүртэл одоо автобусанд суухаас айгаад тэр үеийн одоо мөнгө хураадаг улсууд ч бас нэлээд ааштай авганаар л байлаа шүү дээ. Тэрнээс одоо хэмээгээд явган алхдаг байсан. Тэгжил одоо 90 онд энэ сайхан нийгэм бий боллоо гэд бизнесээ эхлүүлсэн. Бас тодорхой амжилтанд хүрсэн. Энэ бүгд номтой баярын одоо нүдэн дээр, амьдрал дээр нь бас явдал шүү дээ. Одоо энэ маг компани өсөлт хөгжил түүнтэй холбоотой асуудал. Хүндрэл бэрхшээл бүх хэмээг өөрийн биеэр мэдэрсэн хүний нэг. Хүндрэл бэрхшээл. Бизнес хийхэд бүтээн байгуулахад ямар их хүнд хэцүү гэдгийг бол ойлгосон. Би бол баг одоо гэртээ байгаагүй. Хүн шиг одоо хагас сүтэн сайдэр гэртээ амраа тухлаа сууж үзээгүй юм байна. Хаана л одоо үйлдвэрүүдээр явна, хаана дутагдaltaй асуудал байна. Юг хийж хэрэгжүүлэх үү гэдэг чиглэлээр одоо өнгөрсөн жилээ 30 жилээ өнгөрөөсөн. Энэ бүгдэд миний хүн хамт байсан. Бидний зовлонг мэднэ. Тэгээд өөрөө бас бизнесийн тодорхой төслүүдийг бас хийж хэрэгжүүлж агаад явсан. Тэгээд энд би нэг зүйлийг хэлхэн зүйтэй бол миний одоо аав одоо өвдөөц маань бас төрийнхэн төлөө зүтгэж явсан нэртэй улс төрчд байсан. Миний аав бас одоогийнхоор бол бас их хурлын гишүүн л байсан. Ард их хурлын депутат гэдэг штэ. Тухайн үед чинь. Яг уу бид нар бас хэлмэгдүүлэлтийг 20 дугаар зуунд бас нэлээд үтсэн улсууд гэрвэл тэр зовлонг бас намтай баяр маш сайн мэднэ. Одоо миний Илэн цэвөө гэхэд 1921 онд одоогийн Сэлэнг аймгийн Хөдөр сумын төвд өөрийнхөө хүү лувсантай хамт амьдрал шатаалгасан. Тэгээд 5 орны хэл мэддэг нутгийнхан эрдэм номтой болохоор номт гэдэг номт тайшир гэж хүн байсан Илэн цэвөө маань. Дараад нь одоо миний аав 1937 онд 17 настай байхдаа Сэлэнг аймгийн Алтан булаг суманд багш байсан. Тэгээ бас л улс төрийн хэлмэгдүүлэлтээр баривчлаад аваа явсан нэг өдөр. Ганцхан зүйл асуусан байдаг. Одоо Шихэтний бүлгмийн гишүүн мөн үү гэж мөн гэсэн. Тэгэл 10 жил улс төрийн ялт. За түүнээс нэг 2 жил 6 сарын
Алтан булгийн Гямданд өнгөрөөсөн. За өөрийнх нь хойд эцэг одоо миний өвөө Очор гэж бас 37 онд баригдсан энэ Улаанбаатарт Баян зүрхийн модон гүүр гэж бариулсан юм байл. Тэгээ бүгдийг нь одоо шар хаалтанд авчил буутцсан. Бид нэр 90 онд цагаатгалынх нь хуудсыг өвгийнхаа цагаатгалын хуудсыг авч ирсэн. Тэгэхээр миний эмээ ээж одоо нялх охинтой 3-4 настай. Тэгэл амьдрах орчин байхгүй хүүн одоо баригдаа Гямданд орцсон. Нөхөр нь одоо сургаггүй болсон, цааслуулсан. Амьдралын хүнд хэцүү давааг үзсэн. За миний эцэг Монгол Улсын их сургууль үүсгэн байгуулахад орж дараа нь цагаатсныхаа дараа л да орж суралцаад 46 онд төгссөн. Малын эмч мэрэгжил эзэмсэн. Дараад нь одоо төрийн ажилд Төв хорооны тухайн үед одоо Төв хорооны хөдөө аж ахуйн хэлтсийн эрхлэгч 26 наснда болсон. 7 жил Монгол улсад хөдөө аж ахуйн салбарыг үүсгэн байгуулах үйлсэд өөрийнхөө ухамсарт амьдралыг зориулсан ийм эрдэмтэн хүн байсан. Олон ч хүнийг сургасан. Гэхдээ бас 50-аад оны 60-аад оны нөгөө сэхэтний хэлмэгдүүл дахиад өртсөн. Дахиад ажил хөдөлмөрөөс хөөгдсөн. Өдөө орон нутаг зөлөгдсөн. Тэгээд би ч одоо 80 онд бас зөвлөлт холбоот улсад уулуурхай инженер гэсэн сайхан мэргэжил эзэмшээд яг тэр цаг үед эрдэнэт үйлдвэр ашиглалтанд орж ирсэн. Өөрөөр хэлбэл одоо биднийг бас эрдэнэт үйлдвэрийн бас хүчингээр бэлтгэжсэн. Мөн л одоо гарал үүслийн хувьд бас байж болохгүйгээл ажилгүй 2 жил надад тэгэхэд 5-6 настай байсан. Эхнэр манд дөнгөж төрсөн навтагийн дүү гарцсан. Тэгэл өвлийн цагт ажилласаа хөөгдсөн, орон байрнаасаа хөөгдсөн. 2 жил гарan одоо хаач надаг ажилд авдаггүй. Ийм л амьдралыг бид нар үтсэн. Тэгээ энэ бүх хэлмэгдүүлэлт бол нэг 20 дугаар зууntайгаа өнгөрлөөдөө 1990 онд одоо арчил зах зээлийн нийгэм, сайхан нийгэм ирсэн гэсэн одоо ахаал улс төрийн хэлмэгдүүлэлт гарч ирж байна. Тэгээ энэ хүүгээ би яагаад улс төр гэхлээр энэ бидний амьдралд бид байсан учраас бас өг дээдсийнхаа төрийн том зүтгэлтэнгүүд байсан. Эдгээр хэлмэгдэж явсан ч гэсэн мэдлэг босралтай болсон Америк, Германд одоо босралаа эзэмсэн. Тийм учраас төрийнхөө төлөө хоёргүй сэтгэлээр зүтгээчээ. Өөрөө ч тэгсэн. За, Mac компанид янз бүрийн одоо бэрхшээл зовлон гарна. Энэ бол чиний шийдэх асуудал биш ээ. Аав нь байгаа цагт өөрөө тэр асуудлаа чадна уу байна уу миний асуудлаа. Тийм учраас чи ямар ч одоо эд хөрөнгийн мөнгөний шаардлага байхгүй. Чи төрдөө зүтг гэдэг ийм л одоо үг хийжсэн 2012 онд. Тийм учраас тэнд асуугаад байгаа нь заавалчгүй их хурлын гишүүнд очих гээд яагаад байгаа юм бэ гэдэг гайхаад ах шиг байгаа манай ард иргэд. Тэнд хуулийн хамгаалалт хэрэгтэй байна уу гэж бодоод байна шүү дээ. Хуулийн хамгаалалт хэрэгтэй байна уу гэдэг. Үгүй энд тийм хамгаалалт биднэрт хэрэггүй. Үе үед маш олон хяналт шалгалтын байгууллага биднийг шалгасан. Бид шудраг хөдөлмөрөөрөө явж байгаа ус. Над хаах, нуух одоо хуулиас сугдах ямар ч үйлдэл байхгүй. Энийг би өстө бардам хэлнэ. Олон төмөнч болсон мэднэ. Тийм учраас төрийнхөө төлөө бас шудраг энэ бус тогтолцоог энэ татвар төлөгчдийн мөнгийг эддэг энэ байдлыг одоо зогсоох төрөө бас ариун тунгалаг байлах хүстэнд зүтгэх хэрэгтэй. Мэдлэг босрлоо ашиглах хэрэгтэй. Залуу хүн зүтгэх хэрэгтэй гэдэг л ийм л юм бид нар бас зарчим харуулж байгаа. Тэгвэл манай ард иргэдийн дунд бас нэг үл ойлголцол байдаг шүү дээ. Их хурлын гишүүн гэхлээр нэг бизнесмен юм шиг, ус төрч юм шиг, нэг ишиг хурах шиг одоо ялгаа нь харагдахгүй байгаад байдаг. Тийм болохоор бид гэр бүлийнхаа хувьд ялгааг харагдуулъя, нийгэмд жишг болж явъя гэж одоо бид зорьсон хэрэгээ. Уучлаарай би танаас нэг юм тодруулах юм. Одоо жишээлбэл ингээд ард түмэн нэг иймэрхүү ойлголттой байдгийг иргэд үзэгчэд. За энэ Номтой 2 гэдэг нэг хүн ингээд улс ингээд зүтгээд байна. Улсын хурлын гишүүн болох гэж зүтгээд байна тийм ээ. За энэ Номтой 2 гэдэг хүн дээр тулгуурлаад Mac компани үйл ажиллагаа явуулдаг. Одоо жишээлбэл нөгөө концесс
нөгөө тендер та түрүүн зогс дурдлаа шүү дээ. Нөгөө цагаан сурга. Ерөөсөө энэ хүн байвал энэ компани сайн явдаг юм байна. Төрөөс ажил авдаг юм байна. Нэг ийм ойлголт байгаад байна шүү дээ. Тийм. Энэ дээр та юу хэлэх вэ? Ийм болохоор л энэ намтай хоёрыг одоо энэ улсын хурлын гишүүн болохгүй зүтгээд энэ одоо ингээд аав нь хүртэл явж ин гэсэн ойлголт байгаа шүү дээ гадуур. Тийм ойлголт бол бий. Тэгэхээр намтай баярыг улсын их хурлын гишүүн болохоос өмнө МАК-ийн өнөөдрийн үйл ажиллагаа жигдэрсэн байсан. Нөгөө л нэг олон лиценз яриад идэг шүү дээ одоо. Тэр чинь бүгдээрээ л намтай баярын одоо хаашаа оюутан байхад нь л одоо тэр лицензүүд аваад бид мэрэгжлийн дагуу сонирхлынхаа үүднээс өргөлөгөөл хууль номынхын дагуу авсан. Энд за тэр концессийн асуудал гэдэг ер нь концесс гэдэг чинь ганцхан одоо хэдэн засгийн газар дамжсан юм аа. Маш олон засгийн газар дамжсан асуудал. Ялангуяа цагаан сургын эрчим хүчний их үүсвэрийг хангахтай холбоотой асуудал. Үеийн засгийн газраар явсан. Хэдэн удаа тендер зарлагдсан. Тэр шугамын гүйцэтгэлийг хийх талаар хэн ч оролцоогүй. Арга буюу одоо төслийг хэрэгжүүлэхийн тулд эрчим хүчгүйгээр бид цаашаа явахгүй шүү дээ мэдээж. Тэгээс сүүлд нь одоо хэний сайхан бэлгийн засгийн газрын үеэс одоо техникийн нөхцөл өгөөд оюутлагоогоос 160 км эрчим хүчний шугам барихын зүйтэй ямаа гэж техникийн нөхцөл тухайн эрчим хүчний яам өгсөн. Тэрний дагуу одоо зураг төсөл хийгдээд нэгэнтээ гүйцэтгэгч болохгүй болохоор зэрэг МАК хамгийн хямд өртгөөр Монголынхаа мэрэгжлийн компаниудаар хийлгэх ийм л шаардлага үүсэж байхгүй. Бид ч одоо өөрснөө эрчим хүчний шугам барьдаг улсууд биш шүү дээ. Нэгэнтээ одоо энэ шугамыг маш хурдан барьж байгуулж цагаан сургын эрчим хүчийг хангах нь хамгийн чухал асуудал байсан. Тэгээ Монголын эрчим хүчний шугам барьдаг 4 мэрэгжлийн компани энийг гүйцэтгсэн. Бид мөнгөний төс. Тэгээд яагаад концессд оруулаад байгаа юм бэ гэдэг нэг үл ойлгоцсон асуудал байдаг л эрчим хүчний тухай хууль гэж байдаг. Эрчим хүчний тухай хуулийн дээр бол 110 кВт-аас дээш эрчим хүчний шугамыг, хүчин чадалтай шугамыг төрийн мэдэлд байна. Энэ хувийн эзэмшилд байж болохгүй гэсэн хуулийн заалттай. Энэ талаар үндэсний аюулгүй байдлын зөвлөмж хүртэл байдаг. Эрчим хүчний шугамуудыг хувьчлахтай холбогдуулаад 110-аас дээш бол төрийн мэдэлд байх ёстой. Тийм учраас энэ цагаан сургын шугам чинь 220 кВт-ийн одоо хүчин чадалтай шугам дэд дүртэй байх. Энэ яах шаргагүй ингээ бодоод үзэхэд төрийн мэдэлд байх ёстой. Бид зөвхөн өөрснийхөө өмчилд байгаад байх юм бол хэн нэгэнд өгөхгүй шүү дээ. Тэгэхээр энэ төрийн мэдэлд байснаар Дорноговь аймгийн 2 сум эрчим хүчээр хангагдсан. Бидний мэдэл биш. Өчнөө олон аж ахуйн нэгжүүд эрчим хүчээр хангаглаа. Одоо Сүлэн хээрийн цэргийн атраад хэдэн сумдууд мөн уурхаанууд хангагдсан. Тэгэхээр төрд байгаагийн чинь ач холбогдол энэ байхгүй. Бид биш. Магадгүй одоо бид нэр байсан бол үгүй танаад өгөхгүй би ийшээ өгнө гэл одоо хязгаарлах юм уу? Тиймэрхүү асуудлаас одоо сэргийлж 110-аас дээш буюу одоо өндөр хүчин чадлын ийм шугамыг зайлшгүй төрийн мэдэлд байх ёстой хуульчиж өгсөн. Энэтэй төрийн мэдэлд байх юм чинь бид өөрсдийнхөө хамгийн хямд зардлаар барьж байгуулсан юм чинь одоо төрийн төсвөөс суулгаж мөнгө авав. Одоо бол бид нар нэг ч төгрөг аваагүй байгаа. Аваагүй. Нэг ч төгрөг аваагүй. Хэдэн төгрөгийн концессийн асуудал? Одоо нийт 32 сая долларт тэнцэх хэмжээний шугам байна. 160 км шугам шүү дээ. Тэгээд дэд өртөө бас орж байгаа. Ажлаа хийцэн. Өгцсөн. Тэгээ яагаад мөнгө авахгүй байгаа та? Гэхдээ одоо тэгээд яах вэ? Нэгдүгээр төсөвч суулгадагч бас өгөхгүй л байна. За би ч нэг авах гээд яваад байсан чинь бас алга байна. Тэрх биш одоо эн чинь төрийн мэдэлд байх юм. Өхвөлгүй дээ. Улс орны эдийн засаг бас хүнд байна. Аль талаар бодож байгаа хэрэг шүү дээ бид нар чинь. За би танаас МАК компани талаар асуумаар байна. Ер нь одоо жилдээ хичнээн төгрөгийн татвар төлдөгийн, ер нь хичнээн хүнийг ажлын байраар хангадгийн, ер нь хэр компани гэдэг.
За би маш товчхон хэлье. Одоо Mac компани өөрийнхөө охин болон хамаарал бүхий компанитайгаа нийлээд 4500-аад хүний ажлын байрыг бүрдүүлсэн. За ер нь үүсгэн байгуулагдсан цаг үеэс бид нар 1.2 их 80 төгрөгийг одоо улсын татварт төвлөрүүлсэн баг. За жилдээ яг уу тухайн бүтээгдэхүүний үн ханш одоо бас нөлөөлнө 200-аас 300 тэрбум төгрөгийг жил болгон одоо улсын төсөвт төвлөрүүлдэг. Сүүлийн нэлээд олон жил хамгийн шилдэг компани ихний 10 жагсдаг, заримдаа ч 5 руу доош ордог. За улсын гэх одоо том үйлдвэрүүдийн ард одоо жагсдаг ийм л компани. Цагаан сургуулийн талаас би танаас сууя. Та түрүүн хэллээ одоо ингээд энд олон лиценз гэж түрүүн ярьсан шүү дээ. Нэг ийм яриа байдаг хөхгүй юу? За энэ Нямтаашир гэдэг хүн чинь тагнуулд ажиллаж исэн юм лээ. Мэдээлэлд ойр байсан юм лээ. Тийм учраас энэ Монголын хамгийн одоо баялаг гэсэн үнэтэй гэсэн одоо ордуудыг мэдээлэлд ойр байдлаа ашиглаад өөрийн болгоцсон юм байна лээ гэсэн ийм яриа байдаг. Энэ дээр та ямар хариулт хэлэх вэ? Гэхдээ ер нь би чинь 80-аас 84 онд бол тагнуулын байгууллагт ажилласан үнэн. Гэхдээ миний хамаарч ажиллаж исэн ажил бол шал өөр. Тийм ээ. Уул уурхайг бол өөр усууд хариуцсан ажилдаг байсан. Тэгээ энд би нэг зүйлд гайхаад идэв. Энэ яриа бол 2012 оноос л эхэлж гарсан л да. Нийгэмд нэлээд байн ярьсаргаад одоо ард түмнийхээ одоо мартагнуулахгүй дандаа л ярьж идэг асуудал. Тэгэхээр энд мэдээж одоо 80-аас 84 онд байхад 90 онд 6 жилийн дараа арчил зах зээлийн нийгэмд шилжих юм байна. Хувийн бизнес одоо хөгжих юм байна гэж одоо би ч одоо яаж мэдэх вүлээ. Хүн ч одоо тийм юмыг мэдэх боломж байхгүй шүү дээ. Тийм ээ. Одоо мэрэгтүүлэгч биш, одоо дардыг арддаг биш, ирээдүг зөвгөдөг ч юм биш. Бараг одоо тэр лиценз битгээл одоо 90 онд тийм нийгмийн эрс өөрчлөлт гарна гэдгийг хинч бодоогүй шүү дээ. Нэгт. Хоёрдугаарт 90 оноос хойш бид арчил зах зээлийн нийгэмд орсноор Монголд нууц юм байхгүй болсон шүү дээ. Бүхэл одоо нууц гэж тооцогдож исэн бүх юм задлаа тавьчих шүү дээ бид нар. Тэр утгаа одоо ашигт матмалын тухай хуулинд ягаад гадаадын иргэн хямбгоонч гэсэн өргөл өгөөд одоо Монголын баялагийг эзэмших ийм хуулийн тогтолцоотой болсон. Тэгээ би 94 онд 93 оны төгсгөлөөр Монголын алт компани байгуулсан 94 оноос үйл ажиллагаа хийсэн. Гэхдээ биднэрт лиценз байгаагүй. Лицензтэй одоо компанид бид нэр туслан гүйцэтгэгчээр орж одоо бизнесийн гарааг эхэлсэн усууд. Тэгээ явцын донд одоо тэр үе чинь нэг лицензэд айхтар өрсөлдөөн байгаагүй юм шүү дээ. Одоо цуцалсан бол сонь дээр мэдээ гарна. Тэгэл хамгийн дөрөнд өргөдлөө өгч чадсан бол тэр хүнд нь лиценз олгодог. Ийм л хууль дүрм одоо үйлчилж ирсэн. Тэрнийхээ дагуу хэдэн лиценз авсан. Тэгтээ нэг олон юм шиг харагдаад байгаа. Усууд бас тэрийг ойлгодог. 39 гэдэг нь үгүй юу? 34 бий л дээ. Тэгээ энэ дээр би нэг ийм л тайлбар бас ярьж явдаг юм. Одоо жишээлбэл одоо нэг 3 өрөөтэй айл байлаа. Нэг л одоо үйл хөдлөх хөрөнгийн гэрчлэг авдаг үстэй. Тэрнээс за 3 өрөө байлихад өрөө тус үрд нь одоо үйл хөдлөх хөрөнгийн гэрчлэг олгодгүй шүү. Тэгээ энтэй би бас зүйрлж хэлж байна л да. Тэгэхээр нэг орд гэдэг чинь тэгэхээр хайгуул ихтэй нэг л лиценз олгодог. Тэгээд хайгуулын ажил гэдэг чинь нэлээд хөрөнгө оруулалт шаардсан, цаг хугацаа бас их ордог ийм ажил. Тийм учраас энэ ч үе шаттай одоо хийд юм байна. Тэгэд үе шаттай хийснийхээ үед одоо нөөцийг тогтоогоод одоо тайлангаа хамгаалаад тэгэл ашиглалтын лиценз болгож өгдөг. Тэгээ нэг лиценз маань одоо нарийн сухатын нөөцний уурхай гэхэд 5 ашиглалтын лиценз болж өссөн байна. Тийм учраас бид бас энэ ашигт матмалын ерөнхий газарт бас та бүхэн энийг нэгтгээд нэг л лиценз болгоод өгөөч нарийн сухатын орд гэдэг. Хууль эрхсэн акт байхгүй. Ийм байдлаар.
Тэгээ одоо та бүхэн бүгд мэднэ одоо бид бас олсон орлогоо барилгын материалын үйлдвэрлэлд голлож одоо хөрөнгө оруулалт хийж байгаа. Одоо Монголын ард иргэд одоо айл өргөч хүртэл барилгын материал хөдөлთა анхаарал ирээлүүл явдаг байлаа шүү дээ. Асар их мөнгө хятад урсдаг байсан. Энэ байдлыг ажиглаад ер нь барилгын материалын үйлдвэрийг Монголд хөгжүүлэхгүй бол хөгжил бий болохгүй юм байна. Тийм учраас одоо бид нар цементийн үйлдвэр, европлокийн үйлдвэр, хаалх сонгоны үйлдвэр өшөө бас цаашдаа хэрэгжүүлэх барилгын материалын үйлдвэрүүд бий. Тэр бүгд чинь цемент гэхэд одоо 5 төрлийн эрдэс түүхий дорт. Шохончлог, гөлтгөн, шавар, нүүрс, төмрийн өтер гэдэг. Тэр бүгдэд нь одоо нөгөө лицензийг авчиж чанартай түүхийд бэлтгэжж сайн чанарын цемент үйлдвэрлэл гаргаж байгаа юм тэр. Тэгээ ийм байдлаар одоо би зүгээр хуулийн эрх зүйн орчин босгонгүй байсан бол нэг 34 биш нэг 12 болох жишээд. Нийт Монголд нэг 2700 лиценз олгогдсон байна. Гэхдээ нийгэм эдийн засагт өөрөө өгөөж байгаа үйлдвэрлэл явуулж байгаа босруулах үйлдвэрүүд байгуулсан лиценз бол бас тун ховор баг. За ямар ч хэлсэн таньдаг болон одоо нэр дэвшигч номтой хэрэг тойрсон асуудлаар би танаас асуулт асууя гэж утсан. Бас тодруулчлаа. Эргээд хоёлаа таны хүүгийн асуудал руу оръё. Одоо шүүх хурал хизээ зарлагдсан бэ? Дараагийн шүүх хурал. Дараагийн шүүх хурал одоо нөгөөдөр зарлагдсан. За. Тэ. Удаа дараа өмгөөлөгч дөөрөө дамжуулж одоо бид нар сонгогт эрхийн бас мөн хаан улдүргийн иргэдийн сонгох эрхийг одоо хангаж өгөөч. Бид нар ч арчилсан улс орн шүү дээ. Арчилсан үндсэн хуультай орн. Түүндээ хүний эрхийг бас тунхаглаж өгсөн байна. Сонгуулийн тухай хууль бол нэгэнтээ хууль номын дагууд нь нэр дэвшигчийн үнэлэхийг автсан байхад сонгуулийн тухай хуулийн 35-ыг дугаар зүйлийг одоо нэр дэвшигчийн баталгаат гэдэг баталгааг хангах гэсэн одоо зүйл зарт байна л да. Энийн дагуу одоо сонгуульд шудраг өөрөө олон төмөнтэйг уулзаад явах энэ боломжийг гаргаж өгөөч гэж удаа дараалан хүсэл тавьж байгаа. Сонгуулийн ерөнхий ороонч энэ асуудлыг тавьж байгаа. Энэ танаа одоо шийдвэрийг чинь одоо ингээд хуулийг чинь зөрчөөд шийдвэр гаргаад байна шүү маань. Та бүхэн одоо бас дуу хоолойгоо өргөөч, хуулийг хангуулаач гэдэг асуудлуудыг одоо манай өмгөөлөгч маш их тавьж байгаа. Тэгээд одоо тэгшний хувьд за эхлээл 28-нд бас өмгөөлөгч нар тасан сэргийлэх арга хэмжээ авахд сонгуулийн ерөнхий орооноос олгосон одоо тогтоолын шийдвэрийг бас шүүгчд харуулсан. За ийм шийдвэр гарцсан одоо. Нэр дэвшигчээр бүртгээд авцсан. Тогтоол нь гарцсан. Тэгээ эренцэн хорл гэж шүүгч юу гэж хэлсэн гэхлээр зэрэг за нэр дэвшигчийн үнэлэх хэрэгцээ олгох юм бол одоо бид нэр шийдвэрээ эргэн харъя гэж хэлсэн юм байна лээ. За тэгэнгүүт нь одоо бид нар бас шүүгч нартай итгээд 6 сарын 2-нд нэр дэвшигчийн үнэлэх олгогдсон шүү дээ. За би өмнөөс нь очиж авсан. Тэгээд 6 сарын 3-нд манай өмгөөлөгч нар бас л одоо шүүгчтэй итгээд хэлсэн үгэнд найдаад хүсэлтэд гаргаж өгсөн. За энэ бол хэрэгжсэнгүй явсаар гад 11-нд хуралдсан. Энэ талаар авч хэлцэг. Огт авч хэлцэг. Ямар ч үндслэл тайлбарыг тавиагүйгээр цааш нь хэвээр нь тасан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь өргөжлүүлээд цааш аваа явсан. Энд чи ямар нэгэн одоо шүүх бол нэг ийм үндслээр энийг одоо тасан сэргийлэх арга хэмжээг өөрчилж болохгүй маа гэдэг тайлбар нэг ч хэлээгүй гэдэг. Одоо анхан шатны шүүх хурал болно тийм үү? Тэгнэ л дээ. Тэгээ одоо 17-нд ахаад шүүх хурлаа одоо яг анхан шатны одоо хурлаа бол хойшлсон, товлсон. Одоо тэгээд түүний зэрэгцээ мөн адил одоо бид нар өөрийнх нь эрхийг хангаж өгөөч гэдэг хүсэлтэд бас л тавьсан байна. Одоо яаж шийдэхийг одоо бид мэдэхгүй байна. Энд миний хүү нэг зүйл хэлээд байдаг одоо та бүхэнд сонссон баг.
Улс төр орсон цагт бол хууль үйлчилдэг юм байна гэж. Энэ бол одоо өдрөөс өдөрт үнэн байна гэдэг нь харагдаад байна шүү дээ. Тодорхой үндсэл тайлбар одоо шүүхийн байгуул хэлэхгүй байна. Тийм ээ. Хуулиа олондоо гიშгэж байна. Тэгэл одоо ийм байдлаар эрхийн зөрчөөд байгаад байгаа чинь одоо улс төрийн захиалгатай гэдэг нь бол ерөөсөө өдрөөс өдөрт нотлогч. Та буруутай хүүгээ аав нь болохоор өмөрөөд байгаа юм биш үү? Үнэхээр буруутай юм биш үү? Үгүй би түрүү хэлсэн. Надд бол тийм ёс суртахуун байхгүй. Би аливаад бас өөрөө нэлээд шудраг зарчимч ийм л хүн. Олон түмэн мэднэ. Тийм учраас би түрүү хэлсэн хүүгээ нэг өчүүхэн буруутай зүйл байсан болвол би тэгэж өмгөөлж явах над нүүр байхгүй. Хоёрдугаарт миний хүү тийм өчүүхэн буруутай байсан бол одоо тэгээд нэг гоншгоноол элдв тайлбар тавиал одоо явах хүн бас биш ээ. Өөрөө шударгаар одоо тэр идэх хэвээр юм бол ялаа идлээ явах ухамсартай хүн, зоригтой хүн. Тэндээс нэх айгаад тулж байгаад байдаг хүн бас биш. Би хүүгээ мэдэн шүү дээ эцэг хүний хувьд. Одоо тэгээд одоо саатуулагдж байна. За ингээд 24-нд сонгуул болно. За гараад ирлээ гэж бодоход одоо цааш яаж үргэлжлэх юм бэ? Гишүүн болох юм уу? Эсвэл цаашаа хоригдоод явах юм уу? Нэг юм ойлгомжгүй юм байна. Гэхдээ одоо хүмүүд одоо бид ч бас яахгүй. Одоо нэгдүгээрт өнөөдөр бол баталгаатай одоо нэр дэвшигчийнх нь эрх нь хിവэр байгаа. Энийг хинч цуслаагүй. Саналын хуудсанд нэр нь бичигдэнэ. Бичээд хэвлэдсэн байгаа. Тийм учраас би одоо хүүгийнхээ өмнөөс мөрийн хөтөлбөрийн танилцуулаад яваад ш дард иргэд. Үгүй хэрэгцээ одоо цуцалдсан байсан бол одоо би тэгж явах ямар шаардлага байх вэ? Тийм үү? Нэгдүгээрт тэр эрх нь хിവэр байгаа. Тийм учраас хан бол дүүргийн ард иргэд маань одоо магадгүй тийм ээ намтай баяр саналаа өгөөд гараад ирэх юм бол за шүүх хурал болно. За шүүх хурал дээр одоо гэм буруутай эсхийг одоо мэдээж одоо дүгнэх асуудал. Зүгээр яг энэ тухайд бол би нэг их тэр буруу зүйл харахгүй байгаа. Би дөрөв хэллээ. Одоо намтай баяр сайд байхдаа хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас тодорхой зорилт төсөлд 3.9 тэрбум төгрөг өгсөн. Энэний тал хувь нь 2.1 тэрбум нь эргэн төлөгдсөн байна. Усад хохирлгээд ах юм байхгүй. Цаашдаа төлөгдөнө. Одоо буруутгаад байгаа энэ яллах дүгнэлтэнд нь усад ийм төгрөгийн хохирол учруулсан гэсэн юм байхгүй байна. Энэ төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлснээр бас тодорхой Монголын ард иргэд орлоготой болсон, ажилтай болсон. Өөрөө дундаас мөнгө төгрөг завшаагүй идээгүй, хуйлдаагүй. Өөрөө үндэсний зөвлөлийн даргын хувьд тодорхой чиглэл дүрм журмын л баталж өгсөн. За өөрийнх нь агентлаг нь бол тэр тендерээ зарлсан, тендерээ шалгаруулсан, 21 аж ахуйд өгсөн байдаг байна, 8 иргэнд өгсөн байна. Тэр агентлагийн асуудлыг одоо сайд нь одоо хамааруулах асуудал. Сайд нь өөрийн дураараа хийгээгүй. Засгийн газрын шийдвэрийн дагуу хуулийнхаа заалтыг үндэслээд хийсэн. Одоо хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 6-гийн 3-7 гэж заалт байл. Тодорхой засгийн газартаа танилцуулаад засгийн газрын тогтоох шийдвэр нь гараад энэний дагуу хэрэгжүүлсэн байдаг. Энд бол буруу зүйлийг би олж харахгүй байна. Чин зэрэг сайд одоо дараад нь бас яг энэ хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 6-гийн 3-гийн 7-гийн дагуу бас үргэлжлүүлээд бас энэ зорилт бүлэг хэсэгт орон нутаг нийслэл хот суурин газрын тодорхой одоо зорилттой төсөлд санхүүжилт өгөө явсан байдаг. Яг адилхан. Тэр хоёр сайдын он сар нөр гар үсгэн нөр. Таны ярианаас улс төр гэдэг үг маш их гарлаа л д. Тэгэд би танаас ийм асуулт асуух гэдэг. Өнөөгийн улс төрийн нөхцөл байдлыг та харин юу гэж харж байна? Энэ улс төр цаашаа гарна хэрхэн яаж үргэлжлэнэ гэж та бодож байна? Бизнесмен хүний хувьд, аав хүний хувьд, хүүн хоригдсон байгаа эцэг хүний хувьд та юу гэж бодож байна? Бид бас түрүүн ч ярьлаа, бас манай гэр бүл бас нэлээд хэлмэгдүүлтийн зовлон амссан улсууд, биеэр мэдэрсэн улсууд.
Тэгээ ийм тогтолцоо одоо хууль хяналтын байгууллага улс төрөөс хараалт байдалтай шудраг бус байдлаар өрсөлдөгчдийг хэлмэгдүүлэх ийм юм цаашаа одоо зөвхөн одоо хэдэн хүнээр зогсуулсан хэрэг. Цаашаа энэ жишг болоод Монголын нийгэмд одоо өргөн цар хүрээтэй явах юм бол шин цагийн 21-р зуунд шин цагийн ангитар том улс төрийн хэлмэгдүүлэлт болж хуурна. Энэс би хайж. Энийг таслан зогсоох хэрэгтэй. Шудраг эсэг тогтоох хэрэгтэй. Энд би чи одоо 90 онд бол өөрснөө дөрөв ярьсан шүү дээ. Арчил зах зээлийн нийгмээ бид сонгоцсон. Дэлхийд дахин ч гэсэн одоо энэ Монголын энэ нийгмийн тогтолцоог бол хүлээн зөвшөөрсөн. Энэ арчилсан нийгэмтэй улс орн. Хүн болгон өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх юм болцоод. Одоо тэр байтугай одоо энэ сэтгүүлчдийн эрхийг ч хүртэл одоо боомсон янз бүрийн юм бас хуулинд одоо тусгаад ингээд бид ч хаашаа явах гэдэг. Нөгөө амнасаараа дэнчин тавьсан арчлыг бий болгосон залуу улсын хийсэн бүтээсэн зүйлийг нийгмээ өөрчилсөн энэ авийг хаашин чиглүүлэх гэдэг. Энд л их хэмзгэлж байна. Энэ одоо тийш юу энэ байж байгаа одоо тэрийн мэдлэлд байж байгаа энэ улсууд намын удирдлагт байж байгаа улсууд одоо өөрснөө 90 онд одоо амнасаараа дэнчин тавьж нийгмийн өөрчлөлтийг хийх улсууд байсан үгүй. Тухайн үед байсан бол. Тийм зориг эднэрт байх байсан уу? Тийм ээ. Тийм учраас Монгол бол одоо зах зээлийн эдийн засагт улс орн 30 гэрүүл гээл ард түмний дайсан мэд цоллож ингэж яадаг. 30 гэрүүл гэдэг нь баялаг бүтээгчтэйгээ хилээд байгаа бол энэ төр засаг нь харин 30 гэж адлах биш. Одоо 300 болгоё. 3000 болох хэрэгтэй юм байна. 3 саяулаа одоо бид нар энэ чинээлэн амьдралтай болох хэрэгтэй юм байна. Тэгээ хэлдэг шүү дээ. Эргэн баян бол улс баян гэдэг. Энэ засгийн газрууд одоо яагаад хийхгүй? Нөгөө төрөөс төрсөн тэр бомтон 30 л өдрөөс өдөрт л олон болоод байна шүү дээ. 30 гэр бүлийн төлөөлөл таам өө гэд одоо намтай эрг шүнийг одоо чуулганы эндрэдээс асуулт сухт нь ерөөхийсэд хэлдэг шүү дээ. Тэгэхээр танаа гэр бүл одоо 30 гэр бүлийн төлөөлөл мөн болж тараад байна уу биш үү тараад байна. Та юу гэж боддог вэ энэ асуудал дээр? Гэхдээ баялаг бүтээгчтэйгээ хэлж байгаа бол төлөөлөл мөн. Хэрэг баялаг бүтээгчдийгээ тэгж хэлж байгаа бол би ч баяртай байна. Харин би 30 битгий хэл одоо 3 саяулаа тийм болох юмсан гэж одоо мөрөөдөж байна. Тэ? А тэгтээ 30 гэр бүл гэдгээ хэн тогтооцсон? Ямар шалгуураар хин багтаад байгаа юм? Энэ талаар одоо таг битүү байгаад байгаа шүү. Та яг хүүшгээ ярьж шүү. Яг чуулган дээр ингэж ярьдаг шүү. Гэхдээ би чуулган дээрээс бас энэ талаараа улсын их хурлын гишүүд бас асууж ирснийг би бас сонсч ирсэн л дээ. Одоо гойныг битүү маршгэл одоо нэг 30 гэр бүл гээл 2 жил одоо ард түмэнд эдгээр чинь л одоо баяжаа таргалаад одоо болохоо байла. Ард түмэн одоо ядуу байгаа чинь эдгэртэй холбоотой гэдэг. Ингэж Монголын хооронд нь талцуулдуулж, дайсагнуулах ийм юм руу яагаад түлхээд байгаа. Одоо би энтэй ингээл сонсож байгаад ээдээ бас гээл бас харамсах сэтгэл төрж илгээл. Бидний монголчуудын түүхэнд бол бас манжийн даралд нэлээд хэдэн зуун жил байсан шүү дээ. Тэгэхэд монголчуудыг эв нэгдэлтэй байлгахгүй. Хооронд нь яс хайдаг, талцуулдаг, хэрэлдүүлдэг, тэмцэлдүүлдэг, хүчтэй болгодог, эвлэд нэгдүүлэх тэр бүх юм хааж ирсэн. Өнөөдөр 21-р зуунд арай арга хэлбэр нь өөрчлөгдсөн бас л ард түмнийхээ дунд яс хайсан, тэмцэлдүүлэх гэсэн ийм л арга яваад байна. Энтэй бүр яг агаар нэг адилхан. Энэ бол Монголд бол хөгжил авчрахгүй. Хөгжил хязгаарч авчрахгүй. Таны хүү цензургүй ярианд орохдоо нэмдэрч сайдын талаар ярьдгийг. Гинт. Тэрнээс хойш ер нь нэмдэрч сайд гээд маш олон давтамжтай ярьдаг болсон. Тэгээ юунаас эхлэлтэй вэ гэхээр тэр прокуророос орж ирсэн улсын их хурлын гишүүний бүрэн эрхийг төлөвлөх асуудлаас тэгж одоо ойлголт авсан гэж өөрөө ярьдаг байхгүй. Бид нар сэтгүүлчид, үзэгчид одоо зурагтаар юу гэж ойлгосон байг вэ? Нэмдэрч сайдыг номтой хоёрыг өмөрөөд яваад байна гэж ойлгосон байхгүй. Тэгсэн чинь нэр дэвшигч номтой хоёр шал өөр бодолтой байд. Ер нь талаар та юу гэж боддог вэ? Ер нь нэмдэрч гэдэг хүнтэй та өмнө уулзч яав. Таних уу?
Энэ хүний талаар та юу гэж боддог? Одоо би ч нэг хоёр дотн бол байгаагүй. За Монгол жижиг юм чи одоо танихгүй хүн гэж одоо юу байх вэ тийм ээ? Би хуучин зөвлөлт холбоот улсын Ленинград хот төгссөн, уулуурхаан дээд сургуулийг төгссөн. Тэр цаг үед Ленинград хотын улсын их сургуульд хуулийн ангилалд сурч ирсэн юм байна л. Би танихгүй надаас дүү 2 жилийн дараа төгссөн байдаг баг. Огт танихгүй. 2000 оны үед бол нэг арга хэмжээнд дээр таалцсан. Тэгэл би мэдсэн. Ленинград төгссөн юм байна гэж. Тэрнээс биш одоо бид нар нэг ойр дотн одоо тийм харьцаад улсууд огт биш ерөөс. Лонд идэж одоо хамтарч ярьж сууж явсан тохиолдол бол бас байхгүй. Ер нь одоо бас нэг зөрчилдөөд амуурыгаад одоо явсан ч тохиолдол бас байхгүй тийм ээ. Тэгээ яг зүгээр энд нэг ийм байдал харагдаад байгаа юм л да. 19 оны 5 сард гэсэн баха би зүгээр он сар өдрийн бас андуурч яж магадгүй нэг 13 секундын бичлэг гэж нэг юм гарсан гэл. За. Би хожим мэдсэн тэрийг. Тэгээ тэрийг одоо бас нэлээ нийгэмд сенсац дэгдэх байдлаар тараасан болтой юм уу? Тэгээ тэрийг одоо хуулийн байгууллага, цагдаагийн байгууллага шалгаад ийм бичлэг алгаа. Энэ бол одоо залилан хийх гэжсэн хүн юм байна. Ер нь ч одоо нэлээд олон одоо урд нь залилан хийцэн юм. Гэхдээ тийм байсан бол одоо яагаад ард нийт иргэдээ одоо энэ цагдаагийн байгуулагч нэг хэвлэлийн төлөөлөгч гэл улсууд гараад олон нийтэд үнэн бод мэдээлэл өгдөг шүү дээ. Энэ яагаад мэдээлэгдсэн? Тийм ээ. Адилхан их хурлын гишүүд. Тэгээ эн чинь нэг ясандаа чөлөөл дуусныхан дараа 4 хоногийн дараа цагдаагийнхан олон нийтэд ийм бичлэг бол байхгүй гэдэг мэдээлэл хийж байгаа чинь одоо нэлээд хүн болгон одоо сэжиглэж ботхос өөр аргагүй шүү дээ. Үндсэндээ. Тэгээ цагдаагийн байгууллагын хариуцдаг сайд нь хэн билээ? Тийм ээ. Ойлгомжтой асуудал. Тийм учраас энэ үйлдэл нь одоо бас надад хоёрыг нийгэмд бас буруу ойлголт өгөх. Тэгээ чи хурлын гишүүнээс нь төтгөлзүүлэх энэ бүх үйлсэд бас ингэж явж. Гэхдээ яагаад тэгвэл өмнө мэдээлгүй. Адилхан их хурлын гишүүд байж гэж. Яагаад энэ сайд нь одоо энийг мэдхийн дэдэр мэдчихсэн баг. Ямар зорилгоор ашигласан. Эндээс л одоо намтай баяр өөрөө дүгнэлт хийсэн баг. За та бүхэн ярилц хугацаа болцсон байна. Тэгээд урилга хүлээн авч эргэлзэж бас асуултанд хариулт өгсөн танд баярлалаа. За их баярлалаа. Одоо бас олон төмөд хүүгийнхаа талаар бас энэ маркет, нотой эрхлэр л маркет орсон олон асуудал байдаг. Тэгээд та бүхэн бас одоо биднийг өөрч үнэн бод мэдээлэл авсанд их баярлалаа. Танай телевизэн хамт олонд ажлын амжилт хүсье. За баярлалаа. За хамтаас үзэгчдээ ч гэсэн баярлалаа. Бидний энэ удаагийн шууд дамжуулалтын зочноор Нямтайшир. За бүр тодруулж хэлэх юм бол Улсын хурлын сонгуулийн 29 дугаар тойрогт бие даан нэр дэвшиж байгаа Намтай хоёрын аав Нямтайшир харилцлаа. Хамтаас баярлалаа.